Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтан байвал. Энэ жил брэндүүд хэд их гуйхаа болж харин чимээгүй дутагдгүй утаг нарийн дүрслэлийг хүчтэйгээр сонгожээ. 25 оны шинэ жилийн хувцалтанд нэг зүйл маш тод харагдаж байна. Өнгөний хувьд улаан өнгө ганцаараа давмгайлах биш, цагаан хар алтлаг гэсэн 3 өнгөний хослол нэмж зохилжээ. Гэхдээ улаан өнгө өмнөх жилүүд шиг тод баярын хэв шинжтэй биш, харин илүү гүн бараан даруухан улаан өнгө зохилох болсон байна. Хар өнгө хүч стратеги ноёрлолыг илэрхийлж, алтлаг өнгө бага хэмжээгээр орсон нь лакшри акцент болж ашиглагдсан нь 25 онд шинэ жилийн хувцас анхаарал татах гэхээс илүү энгийн тансаг бөгөөд зөөлөн дүрслэлийг илэрхийлж байна. 25 онд Chanel-ийн шинэ жилийн загварын өнгөний сонголт танил боловч илүү төвлөрсөн харагдана. Хар цагаан суурь хിവэр улаан өнгө гарч ирэхдээ бүтэн дүр биш акцент байдлаар ашиглагдсан байна. Товч альчуур цүнх жижиг деталь гэх мэт байдлаар улаан өнгийг ашиглаж мөн материалын сонголт нь Chanel-ийн байр суурийг тод харуулна. Хэд сул эсгүүр байхгүй шулуун эсгүүртэй жакет, тэнцвэртэй мөр тодорхой бэлгүүсгээд бит барьцтай цэвэр хэлбэр зохилжээ. Хэд гэлгар биш металл нь анхаарал татах бус ойртох тусам мөн цэнэн мэдрэгдэх имиж бүрдүүлэхээр зоржээ. Энэ жил Gucci брендийн шинэ жилийн загварууд нь хэд тод хурц өнгө зөнхлөөгүй, эсрэгээр нь бараан цайвар өнгөнүүд зөнхилжээ. Шинэ жилийн хувцалтанд эрсдэлтэй хурц тод гоёл гэхээс илүү өөртөө итгэх итгэлийг илэрхийлж харуулсан цэвэр цэмцгэр бөгөөд үл мэдэгдэх чамин бэлтгэнсэн материалтай байхаар зорьсон байна. Харин Dior брэнд хар болон цагаан цайвар суурь өнгө зөнхилж, атлаг өнгийг жижиг акцент болгон ашигласан. Улаан өнгийг чимэг болгон шингээж өгчээ. 25 оны Dior-ийн шинэ жилийн хувцас бол чимээгүй лакшри байдлыг тод харуулахаар зорьсон байна. Ерөнхийд нь харахад 25 оны шинэ жилийн хувцалтанд хэд гоёл байхгүй. Бага хэмжээгээр чимэг байдлаар орж, өнгөний сонголт нь гүн бөгөөд зөөлөн дүрслэлтэй, илүү энгийн тансаг байдалтай байгаа нь энэ шинэ жилийн загварууд тод гэрэлцэн гэхээс илүү хүчтэй тансаг байдлыг илэрхийлж байна. Загварын талаарх сонирхолтой баримт түүх хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.